Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайн Авлан, хөтлөгч Оми нар ажиллаж байна. Яг одоо сонсож байгаа танд өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт маш их олон газар гайхалтай Христ итгэгчдийн цугларалтууд болж залбирал болон магтаалыг эзэнд өргөх боломжийг эзэн гаргаж өгсөний төлөө маш их талархаж байна. Бас түүнд үйлчилсэн одоо багийнханд зориулалт гаргасан хүмүүст эзэнд үйлчилсэнд нь маш их талархаж байна. Тэгээ мэдээж эзний нэг юм цаг байна л да бас. Бид магтгүй дандаа ингээд магтаад дандаа ингээд цуглараад авах боломжтой биш байж магадгүй. Тийм учраас бүгдээрээ эзний энэ хайр энэ нэгүүлсний энэ үүлэн цорхоо нар шиг. Тэгтээ хэдэн жил хойш төрүүлжлэхийг мэдгүй энэ гайхалтай эвэлийн цаг мөчүүдэд эзний үйлийг дүүрэн авч өрх хүмүүстэй хангалттай одоо итгэлийн болоод хайрын үр жимсийг бас тарья гэж бас энэ өглөөс уриалмаар санагдаж байна. Тэглэх ах уу. Тэгээд бид бас зарим зүйлсүүдийг бас бүрэн ойлгож чаддгүй тухайн цаг үед нь. Тэгээ яг энэ зүйл хэрэгтэй юу гэдэг асуултын өмнө ирэх үед бас хариулж чадахгүй үед ч гэсэн биднэрт байж магадгүй. Гэхдээ энэ зүйл өөрөө цаг хугацаанд нөр харуулдаг зүйл. Бас өөрөө тэр дунд орох нь бас өөрөө энэ зүйл хэрэгтэй гэдгийг бас мэдэрдэг зүйл юм байна гэдгийг бас миний хувьд ойлгоод бодоод явж исэн. Тэгэхээр бид нар бас тухайн цаг үедээ бүрэн ойлгохгүй байгаа ч гэсэн бидний амьдралд болоод үргэлжлэх тэр үеүүдэд маань бас хэрэгтэй тэдгээр зүйлсүүд одоо бий болсоор явагцаар байгаа гэдгийг харахтаа бас миний хувьд маш их баяртай, талархалтай өдрүүд болж өнгөрлөө. За тэгээд сайхан зуны нэг сайхан өглөө эхэлж байна. Ингээ мөдгөн бас 7 сарын 9-нөр манай Хермоны шүүдэр нэвтрүүлэг бид хоёр нь амралтаа авнаа гэдгийг та бүхэн бас мэдж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд амралтын дугаарууд явах баг шүү гэдгийг бас эртгэн хэлээ. Тэгэхгүй бол нөгөө нэг ингээл тасралтгүй л яваад байх юм шиг тий. Гэхдээ тасралтгүй явж байгаадаа баярлж байгаа. Яагаад тэгэхээр нэгдүгээр эзний ивэл өрөөлөө нь, хоёрдугаар та бүхний маань залбирал бас бид хоёрт өгдөг урам тий тэр бүх зүйлүүд нь энэ олон өглөө эзэнд хамтдаа хүндэтгэл мөргөл өрхийн гайхалтай ивэл цагийг бий болгож байгаа шүү гэдгийг бас энэ цаг мөчид бас хэлмээр санагдаж байна. Ер нь бол үндэ яг тийм шүү гэдгийг л бас гэрчлээ ярмаар байна гэж. Тэглэх ах уу. Тэгээ 450 гаруй дугаарууд бичигдсэн. Таны сонсоход одоо аль ч дугаараа сонсоход нээлттэй байгаа учраас бас тэдгээр амралтын энэ зуны цахан дэлгэр цагуудад хэнхүүд сонсоод тэр хөвчлсөн гахалтай цагуудыг бас гаргасаар байгаарай гэж та бүхнийг уриалъя. Тэгээ энэ өглөө бидэндээ хамт байгаад баярлалаа. Бас дараа нь сонсож нөхөж үздэг бас танд маш их баярлалаа. Тэгээд бид үргэлжлүүлээд энэ 7 хоног Колосе намаараа хэлж гэн. Тэгээд өнөөдөр бид хамтдаа Колосе номноос суралцах болно. Тэгээд эзэн танд бас үнэхэр үгээ хэлэх болтугай. Эзэн тантай хамт байж үнэхэр чиглүүлэх болтугай тийм. Тэгээд үгийн цаг руу орохоос өмнө зүрх сэтгэлээ, өөрийн оюун бодлоо эзний өмнө авчраад хамтдаа магтцгаая. Тэгээд эзэн бол магтаалыг авах цорын ганц зохистой тэр нэгэн. Тийм болохоор хамтдаа эзнийг магтцгаая. Хайр гэж надад халуун хүслээ та өгсөө. Идгээ гэж надад энэ авьяасыг хайрласан. Урагшил гэж та надад улам зориг хитэлийг өгсөө. Есүс танд бүх амьдралаа өргөе. Магтан дууны таныг хүнлээ өргөе танда. Зүрхний гүнээс дуулыг хайрлаа. Хамтдаа тайтай алхи их
Шилгэж та надад улам зоригчхийг тэрийг өгсөн Есүс танд бүх амьдралаа өргөе магтан дууны таныг хүлээн өргөе танда зүрхний гүнээс дууны Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Колосе намын 4-р бүлгийн 18-р ишлэл үзэх байгаа. За энд бол Паул өөрийн гараар энэ мэдчилгээг бичлээ. Миний хүлээцийг санаарай. Нэгүсэл та нартай хамт байг гэсэн байна. За тэгэхээр Галаат номон дээр болоод Колосе номон дээр мэдчилгээг өөрийн гараар бичлээ. Бас Филемон номон дээр чинь би өөрийн гараар бичлээ гэдэг үг үү. Энэ дээр яг Паул нэлээд хувийн гэрчлэлээ хийх үедээ тэгж бичдэг. Хувийн гэрчлэл гэдэг нь юу гэсэн үг вэ? Пасторууд заримдаа номлогчд номлож явах үедээ тэгээд энд ингээд юм байна. Харин энийг би ингэж бодож байна. Гэхдээ энэ миний миний хувьд ингэж харагдсан шүү. Ингэж бодогдсон шүү, тэ? Би үүнийг ингэж ойлгоод ивэл авсан. Эзэн танаас ямар байдлаар илчлэхийг би мэдэхгүй байгаа гэж тогтсон тухайн Библийн тогтсон илчлэлт болоод тухайн хувь хүнд өгсөн илчлэлтийг номлогч нар иймэрхүү байдлаар одоо ялгаж хэлдэг. Та бүхэн магадгүй пасторудаа номлож байгаад олгуудаа сонсч ирсэн баг те. Одоо манайхан Батбол пастор бол энэ гэхдээ энэ миний бодол шүү гэд дунд нь ингээд те тайлбар ингээд явдаг. Паул яг тэгж Филемон хэрвээ тэр чамд өртөө бол би төлнө. Би нэг өөрийн гараар бичлээ шүү. Тэ. Би энэ хэсгийг өөрийн гараар бичлээ. Томоор битсэн бичгийг маань хараад та нар таних минийх гэдгийг таних байхаа. Энэ Колосе намын 4:18 дээр би өөрийн гараар бичлээ. Хүлээсийг минь санаарай. Нэгүсэл та нартай хамтаа гэж хэлсэн. Паулийн захианд нэг юм анзаардаг гэсэн. Тэр нь юу гэхээр амар амгалан болон ивэлэн тэ нэгүсэл нь та нартай хамтаа болдог. Тэгэхээр мэдээж бол Паул бол захидлуудаа бол грек хэл дээр бичсэн гэдгийг бол бид бол мэдж байгаа. Грек хэл дээр энэ одоо яг юу гэж өгөх вэ гэхээр Израиль мэдлэгээ буюу Shalom and Grace явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр евдэчүүдэд болон энэ итгэлийг хүлээгээд авсан байгаа грек ром соёлтой харь үндэстнүүдэд аль алинд нь энэ захиаг зориулахдаа амар амгалан болон нэгүсэл нь та нартай хамт байх болтгой гэж бол бичиж байна. Паул энэ мэдчилгээг би өөрийн гараар бичлээ гэж хэлсэн. Тэгэхээр хүмүүс бол янз бүрээр ярьдаг л да. Жишээ нь Паулыг нөгөө нэг анх эзэнтэй уулзах үедээ нэг хурц гэрэл хараа муудаад. Тэгээд ер нь юусэн. Тэгээд бас олон хугацааны явцдаа Паул бол маш их зовлон өтсөн учраас эрүүл мэндийн хувьд бол Паул бол асуудалтай болсон байсан. Яагаад гэвэл Коринт хотын бичсэн захидалтай Паул энэ талаараа дурддаг те. Паул ингээл харахад доожоогүй гэж те. Тэгэхээр би Паулыг тийм доожоогүй хүн байсан гэж бол боддгоо байхгүй. Паул анх Иерусалим хотын сүмд төвөг удаж явах үедээ те эзнийг мэдэхгүй байх үедээ бас тийм доожоогүй хүн байсан гэж бол миний хувьд бол бодохгүй байна. Хамгийн гол зүйл нь яасан вэ гэхээр
удаан хугацааны тасралтгүй аялал өсвөлн одоо цангал одоо тэр бүх зүйлийн явцдаа Паулийн эрүүл мэнд бол нэлээд мууцсан юм шиг байна. Бас нэг зүйл нь ихэд Паул загтлуудаа ихэнх нь шоронгоос ингээд бичсэн. Тэгээд дээр нь дэлгүүний гэрэл тэгээд шоронд одоо нэх гоё ингээд оройтой ингээд гэрэл мэл асаа тийм байхгүй шүү дээ тий. Дэлгүү байвал байхгүй бол байхгүй. Тэгээд тийм болохоор бас нөхцөл байдлыг бид нэр ингээд одоо ингээд нэг хажууд нь лав яриад зогсож ирсэн юм шиг гэж нэг хүмүүс ярьдаг шүү дээ. Тайлбарлах бол хэрэггүй. Ямар ч гэсэн нэг зүйлийг бол Паул хэлсэн. Би энэ мэдлэгийн хэсгийг өөрийнхөө гараар бичсэн шүү гэж. Тэгэхээр энэ захаа ямар үнцэнтэй ирж байгааг тухайн юм шууд ойлгосон баг. За нэгдүгээр тал захааг эхлээд хэлээд бичүүлэхэд бол яхаа асуудал алга тий. Гэтэл хэсэг хугацааны дараа хурж та өөрөө нэг хоёр өгүүлбэр бичих юм уу гэдэг. За тэгье гэдэг. Тэг ингээд бичнэ гэдэг чинь Паул ямар одоо мундаг юу байсан бэ гэдгийг шоронд бас хүмүүсийн хүндэтгэлийг хүлээжсэн. Шоронд түүний хорж байгаа боловч түүнийг яг үнэндээ босод нөгөө босогч шиг, алуурчин шиг тэ одоо тийм хүмүүс шиг хоригдол биш гэдгийг нь Ромын одоо шоронгийнхан мэдчихсэн учраас түүнд бас ямар их боломж олгодог байсдаг. Тэгээ Паул байгаа учраас магадгүй шорон жишээ нь нөгөө өнөөс юм шиг хүмүүс Есүст итгэж байгаа байхгүй хоригдлуудын дунд ямар их өөрчлөлт гарч байгаа. Магадгүй Паул зөвхөн одоо Филиппой хотын шоронд биш Ромын шоронд ч гэсэн дуу аялж ирснийг бол бид үгүйсэхгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр бол Паулийн хувьд бол шоронгийн нөхцөл байдал нь бол чухал бас ийм үнцэнтэй тэгээд бас маш гайхалтай гэрчлэл дүүрэн байсныг бид нар бол бодох хэрэгтэй. Тэгээд энд ингэж хэлж байгаа. Мэдчилгээ гэдэг дээр мэдээж одоо нэгүсэл буюу амар тайван гэдэг үг нь явсан баг. Тэгээ миний хүлээсийг санаарай гэдэг үг энд явж байгаа. Хүлээсийг санаарай гэдэг нь өрөвдүүлэх гээгүй. Би шоронд байгаа штэ тий. Миний төрсөн өдрөөр байгаа шүү тоор тавьчаарай. Би эмнэлэг төвчөө шүү тоор тавьчаарай гэдэг шиг биш те. Би яагаад энэ хүртэл явсныг та нар ингэ санаарай. Тэ? Нэгэн цагт та нарыг итгэлээр чинь ухраах гэж та нарын итгэлийг зогсоох гэж явсан хүн одоо өөрөө яагаад шорон хүртэл энэ үхэл хүртэл явсан бэ? Яагаад ийм их зовлон зүтгүүрийг амссан бэ гэдгийг та нар ингэ санаарай. Би одоо хоригдол, эрүүл мэнд хараа мó дээр нь эвдэн шашинтай бүх хүмүүс намайг буруутгаж, урвагч гэж үзэж байна. Бас харин төснүүд намайг гайхаж те одоо юу гэдгийг зарим газруудад намайг бас алахыг бас те өөрсдийнх нь эсрэг шашныхын эсрэг буруутгал хийж ийн гэж бол хүлээж байгаа. Жишээ нь Эфес хотод бол Димитри гэдэг дархны бослого бол те Артемис дархийн хөрөг хийж зардаг дархтуудын одоо орлогыг нь Паул амьд бурхныг одоо тунхагласнараа хааж ийн зах зээл нөлөөлж штэ Паулын сайн мэдээ. Гэж үзчихсэн. Гэтэл Паулийн талаар нэг зүйлийг анхны чуулганы итгэгчид бол мэдчихсэн. Тэр бол одоо Дамаскотын итгэгч Ананагийн гэрчлэл байсан байх. Анана одоо Саул гэдэг залуу чи толгой дээр нь гар тавиад залбирахад хараа орж ийн гэдэг үтгэл үтж байгаа. Чи очиод тэр залуугийн төлөө залбирч өгөө. Тэ? Одоо эзний тим илчлэлт Анана гэдэг залуу дээр ирж байгаа шээ. Анана бол яаж юм хэрэг Иерусалим хотын итгэгч байж байгаад зугатаад Дамаск хотод ирсэн байж байгаа. Тэгтэл Иерусалим хотоос зугтах шалтгаан болсон тэр Саул хавчигч бас Дамаск руу ирж байгаа гэдгийг мэдчихэд одоо бид нар хаашаа зугтах вүлээ гэж байж тал эзэн чи тэр Саул дээр очив. Тэр Саул чинь биднийг алж чадчихсан шүү дээ эзэн минь. Тийм ээ. Гэтэ би түүний харин төснүүдийн төлөө дуудсан. Би түүнд зовлон гэж юу гэдгийг үзвэл чи бол Саулаас ол зовж байгаа. Харин Саулын зовлон бол олон итгэгч зовж байгаа итгэгчдийн өмнөөс зовх өөрийнхөө хийсэн зүйлээс болох. Тийм үү? Түүний зовлон бол үнэхээр өөр байх болно. Чи туулж байгаа зовлонгоо бүх хүмүүсийн зовлонгоос ялангуяа Паулийн одоо энэ Саул ирээдүйд Паул болох энэ хүний үүрэх зовлонгоос илүү гэж бодож байна. Паул бол онцгой нэгэн байх болно. Бас онцгой зовгч, онцгой загалмаа өөрөгч байх болно. Ингээд Анана бол мэдээж Саулын төлөө залбирч байгаа Саул хараа орсон шүү дээ. Тэгээд эзнийг дагсан түүнээс хойш одоо олон жилийн дараа барагцаагаар 30 жилийн дараа энэ бүх үйл явдал болж байна. За ингээд Паул бол хүмүүст хилдэг, захидаг, соргодог, өрөөдөг, заримд нь өөрийн гараар ингээд дахиад бичдэг. Тэгээд сэтгэл гарган, зориулалт гарган, зүрх зориг гарган.
Тэгэхээр Паул энэ хүртэл би явсан шалтгаан юу юм бэ? Миний хүлээсийг санаарай. Яг гэвэл миний би та нар сорвтой гэж ярьдаг. Надад сорив илүү байгаа. Та нар зовсон гэж ярьдаг. Надад та нарынхаас илүү зовлон байгаа. Та нар зориулсан гэж ярьдаг. Миний зориулалт ямар байсан бэ гэдгийг та нар бол мэдж байгаа. Би уг нь энэ талаар ярмааргүй. Энэ талаар ярих нь үндэ бол монголчлол юм. Яг гэвэл миний эзний чуулганд болоод эзний хүмүүсийн эсрэг хийсэн зүйл нь төвнээс хойш, итгэснээсээ хойш эзний Тэнгэрийн хаанчлал болоод эзний хүмүүсийн төлөө хийсэн зүйлээр төлөгдөх зүйл биш. Тийм учраас би өөрийнхөө нэг зориултаасаа болоод туулсан зүйлээ тэрүүгээрээ бахархаж ярина гэдэг бол өндөө бол монхоглол шүү. Би сорвороо та нараас илүү, зовлонгороо та нараас илүү, үйлчлэл болно. Бүх зүйлээрээ та нараас илүү шүү гэж Коринт хотын Паул нэг удаа бол хэлсэн байд. Тэгвэл Колосе хотын бол Паул зүгээр л миний хүлээсийг санаарай л гэж хэлж байна. Та нарын сонсож байгаа энэ урмын үг, хайрын үг, та нарыг одоо өргөж байгаа, та нараар бахархаж байгаа эдгээр өгс шоронгийн мухар өрөөнөөс хүмүүсийн ташлуулж, тамлуулж, додуулж нүдүүлсэн хүмүүсийн яолоон дундаас ромчуудын харгислал болон дорд үзэлт хүний бос энэ үйлдэлүүдийн дунд та нарын төлөө бичигдэж байгаа шүү. Энэ бүх дуу чимээг сонсолгүйгээр бас өөрийнхөө нөхцөл байдлыг харгалзалгүйгээр та нарт өөрийн гараар энэ мэдлэгийг бичиж байна. Гэхдээ та нар миний хүлээсийг санаарай. Би өрөвдүүлэх гээгүй шүү. Энэ хүртэл та нарын төлөө явсан учраас та нар өгтлээ зовлон одоохондоо амцаагүй байгаа болохоор та нар ч гэсэн бусдын төлөө яваарай гэдэг зүйлийг Паул энэ цагт бол хэлж байна. Нэгүсэл та нартай хамтаг. Надаас сурснаа дамжуул. Миний амссан олон хүн амсаасаа гэж болгож байгаа. Гэхдээ энэ Паул шорон моронгийн тухай яриаггүй. Харин ямар муухай хүн байж байгаа, ямар гайхалтай өрөөгдсөнийг бол хэлээд байгаа. Паул бол үргэлж би хавчигч байжгаад одоо тунхаглагч боллоо. Би энийг та нарын додоос олон хүн амсаасаа гэж болгосож байна. Сорвихтэй энэ амьдралын додоос миний хамгийн гол ойлгож авсан зүйл бол үхлийн энэ биеэс намайг хэн ангижруулах байсан бэ? Эзэн л байсан. Би энэ үлснүүдийн дундаас хамгийн нүгэлтэй нээсэн боловч эзэн л намайг хайрлсан. Хамгийн гол зүйл нь шавар сав мэт үнцэндгүй миний дотор эрдэнэс мэт сайн мэдээг эзэн тээж иш тийш хүмүүс рүү илгээсэн. Тийм учраас нэг зүйлийг би таавд хэлхийг хүсэж байна. Хүлээсийг маань санаарай. Энэ намайг санаарай гэсэн утгаар биш. Энэ хүртэл яагаад явсан гэдэг учрыг та нар мартаж болохгүй шүү л гэж хэлж байна. Нэгүсэл та нартай хамт бай гэсэн. Энэ үг нь бол үнэхээр би бол амсахсгүй зүйл амссан хөө. Энэ нэгүсэл гэдэг зүйл бол хүмүүс хангалттай шүү дээ. Энэ хэмжээнд өршөөхөд болно. Энэ хэмжээнд ялын багасгахад болно. Энэ хэмжээнд буцаагаад ойлгож өгөхөд болно шүү дээ. Энэ хэмжээнд өршөөж өгөхөд болно шүү дээ. Энэ хэмжээнд харж үзлээ болоо шүү дээ гэж хүмүүсийн хэлдэг хэмжээрээс хамаагүй өөр юм эзний энэ нэгүсэл. Тийм учраас би өөрийнхөө хэмжээрээр эзний нэгүслийг хэмжихгүй харин эзний та нарт өгөх тэр бүх зүйлийг та бүхэн амсаасаа гэсэндээ энэ бүхнийг бичиж байна. Нэгүсэл та нартай хамтаа болтугай. Би энийг өөрийн гараар бичиж байгаа шүү. Та нар миний хүлээсийг битгий мартаарай гэж хэлж байна. Тэгэхээр энэ үгээс бүгдээрээ нэг зүйлийг бодъё. Өнөөдөр та үнэхээр эзэн тантай хамт байсан юуг ийм Паул шиг гэрчилж чадах вэ? Бас та эзний төлөө хэрэг сорвтой вэ? Хэрэг гэрчилтэй вэ? Хамгийн гол зүйл нь та бусдын сайн сайхны төлөө хэр зэрэг ерөөж тэдэнд сайн сайхныг хүсдэг вэ гэдгээ энэ цагт бодосоо гэж болгосож байна.
Бид энэ өглөө хамтдаа Колосай 4:18. Паул өөрийн гараар энэ мэндчилгээг бичлээ. Миний хүлээсийг санаарай. Нэгүсэл та нартай хамт байх болтугай гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгээд үнэхээр эзний нэгүсэл бидэнтэй үргэлж хамт байж талбар бүр дээр босгон байгуулж бас бид бие биений хадлаа байх тэр зүрх сэтгэлийг ч гэсэн өгдөг. Тэгээд тэр зориулалт, тэр золиосыг ч гэсэн бидний урд алхаж байгаа тэдгээр хүмүүсээс гаргасан. Тэгэхээр бас тэрийг бас бид ойлгож хүндэлж одоо хайрладаг, эзний хайраар хайрладаг, бас үргэлжлүүлээд бид нэр тэр нэгүслийг нь тэр золиос зориултыг нь үргэлжлүүлж авч явдаг. Тэр хүмүүс байх ёстой болов уу гэж бас энэ өглөө бодогдлоо. Өнгөрсөн 7 хоногт би нэг цуглааныхаа залуутай жоох юм ярьсан. Цуглааны залуутай маань цуглааны биш. Тэгээд ерөн талаар ингэж ярилцсан мэхээр ер нь хүмүүс хэсэг хугацааны дараа урвдаг тухай ярьсан. Тэр залуу. Хүн болгон гинэ. Одоо ингэж хүн болгон л урвдаг гэж. Тэгэхээр өөрөөсөө урвсан гэдэг мэдрэмжийг ямар тохиолдолд авдаг вэ гэдгээ чи бодоорой. Чи өөрөө хүн тусалж яснаа дараад нь тэр хүн эргүүлж чам туслахгүй байгаа болохоор урвсан мэдрэмж авдаг юм уу? Эсвэл чи өөртөө ашигтай гэж бодоод тэр хүнтэй харьцаж байгаа. Нөгөө хүн чинь чиний тэр өөрөөс нь ашиг хайж байгаа тэр зүйлийг мэдсэн. Тэгээд тийм зүйлд өөрөө дургүй хүн байж таарад хичнээн чамаас их тус авсан ч гэсэн чиний хүсэж байгаа хариултыг амьдралдаа гаргадаггүй хүн бай таарад чамд хариу үйлдэл үзүүлээгүй. Ер нь бол өөрийнхөө зарчмыг дагсны төлөө чамаас урвсан болдгоо. Ер нь яасан тохиолдолд урвсан. Эсвэл чамтай хамт нэг юм ярьчаад өөр хүмүүстэй нэг юм яриад тэгээд чиний эсрэг зогсноор чамаас урвсан болдгоо. Урвалт гэдэг зүйлээ чи ихнээс нь аягуулсан ойлгож өгчлээрэй. За тэгээд бид хоёр ингээд миний өрөөний ингээд цонхон дээр ингээд баган татж ягаад ийм тохиолдол гэдэг ингээд ярилцаад ингэсний дараа бид нар өөрсдөөсөө урвах хүмүүсийг ямар нэгэн ашиг харж ямар нэгэн одоо юу гэдгийг буруу үндэс суурьтайгаар өөрсдийнхээ амьдралд ихэнхдээ өөрсдөө оруулж ирсэн байт юм байна. Тэгээ бас нэг зүйл энэ өндөр хүлээлт гэдэг зүйл зүгээр л замаа хөөсөн хүнийг биднэрт урагч болгоод харагдавлаа байдгийм байна. Паул шоронд байхад тий хэдэн л хүн түнтэй хамтсан Тимот, Трофим, тий Лук, Марк. Марк ямар гоё юм бэ тий Паул өөрөө Маркийг голоод идэг байсан шүү дээ цагтаа. Энэгээр яах энийг сайн мэдээний айл би авч ямааргүй. Гэтэл Марк шоронд ирж ирсэн байна. Бүгдээрээ хамтдаа эзний нэгүслийг саная. Хүмүүсийн бидэнд яаж хандсан вэ? Эзэн бидэнд яаж хандсан вэ? Эсвэл та мэддгүй юм уу? Тэгвэл мэдэж аваарай. Эзэн надад яаж хандлаа гэдэг. Ингээ хамт залбирая. Их эзэн минь энэ цаг өнөөдөр бид таны нэгүслийг өөрийнхөө амьдралд олж харахыг хүсэж байна. Та бидний морийн сүнс болоод түүний хүмүүсээс бидний дотор байдаг бидний өөрсдийн сул дорой нөхцөл байдлуудаас бусдын олз болдог, муу сүнсний занг болдог. Тийм сул дорой зуршлууд болон зан чанаруудаас хамгаалж өгөөг таньсгүйж байна. Тэгээд эзэн минь энэ цаг үед бид ч гэсэн амьдралаа Паул шиг амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрүүлж явах үедээ таны нэгүсэл ямар агуу болохыг, тантай хамт байна гэдэг нь ямар утга учиртай болохыг үлдэж байгаа өөрсдөө танд бүх хүмүүст хэлж үлдээх тийм өрөөгцөн амьдралаар амьдрахыг хүсэж байна. Сул дорой биднийг өрөвдөн хайрлаж, биднийг өнөөдөр хүртэл хайрлаж, бидний тохиолдсон зүйлүүдээс илүү аимшигтай зүйлүүдээс ч гэсэн биднийг ч мэдээгүй байхад хамгаалж ирсэн төлөө танд талархан таны хайртай хүү Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.